Цуурц төсөв. Гацууртын алтны үндсэн орд нь Улаанбаатар хотоос хойд зүгт 90 км, Түнхэл тосгоноос баруун зүгт 14 км зайд Сэлэн аймгийн Мандас сумын нутагт оршино. 1992 оноос 3 гол гацуурт компаниуд гацууртын шорон ордыг олборлсон. Каскадия компани геологчдын хайгуулын ажлын үр дүнд гацууртын үндсэн ордыг 1998 онд илрүүлсэн байна. Улмаар 2007 онд гацууртын үндсэн ордын нөөцийг Монгол улсын Эрдэс баялагын мэргэжлийн зөвлөл хэлэлцэн бүртгэж, дараа жил нь гацууртын үндсэн ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг баталсан юм. Өнөө хүртэл гацууртын үндсэн ордыг олборлох, ашиглах ямар ч үйл ажиллагаа эхлээгүй байна. 2013 онд гацууртын ордын шинжилсэн нөөцийг Эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлөөр хилцүүлж, эдийн засгийн үр ашигтай B нэмэх C зэргээр 50 тонн алт, тодорхой нөхцөлд үр ашигтай B нэмэх C нэмэх P зэргээр 26.1 тонн алтны нөөцийг бүртгүүлсэн байна. Үүний дагуу 2014 онд Тэзүүг шинжилэн Эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлөөр хилцүүлж батлуулсан. Гацууртын уурхайд зөвхөн олборлолтын үйл ажиллагаа явагдах ба олборлсон хөдрийг бороогийн уурхай дахь боловсруулах үйлдвэрлэлүүд тээвэрлэн боловсруулна. Тус хоёр ордыг холбосон хөдөр тээвэрлэх 50 км замыг барьж дуусгасан. Хөдөр тээвэрлэх үед тус зам дээр тоос дарах арга хэмжээ авч хэрэгжүүлэх бөгөөд оновчтой аргыг сонгохоор хэд хэдэн аргыг судалж байна. Үннүүгийн эртний олдвортой булшнууд төлөвлөж байгаа уурхаагаас шулуун шуумаар 7.5 км зайд Төв аймгийн Бор нуур Батсүмбэр сумдын нутагт оршдог. Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа 2 дахь жилээс чигдэрч бүтээгдэхүүн гаргаж эхлэх бөгөөд төслийн үргэлжлэх 17 орчим жилийн хугацаанд 42 тонн алт, 3.7 тонн мөнгө үйлдвэрлэнэ. Төслийг хэрэгжүүлэхэд нийт 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардал шаардлагатай. Гацууртын ордоос 50 км зайд байрлах бороогийн алтны уурхайн баяжуулах үйлдвэрт гацууртын ордоос олборлсон хөдрийг боловсруулах тул төсөл хэрэгжүүлэх газар нутагт химийн бодис ашиглан боловсруулах үйл ажиллагаа явуулахгүй. Хөндөгдсөн газарт бодит нөхөн сэргээлт хийх ажил нь уурхайн хөтөлбөрийн хэрэгжиж буй ажлын нэг хэсэг бөгөөд олборлолтын үе шатанд хэрэгжиж эхлэх ба хаалтын нөхөн сэргээлтийн эцсийн үе шатанд дуусгуур болно. Нөхөн сэргээлтийн ажил дууссаны дараа нөхөн сэргээлтийн мониторингийн ажил 5 жил үргэлжилнэ. Үүнээс гадна байгаль орчны дүүцүүлэн хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллана. Гацуурт төслөөс Монгол улсад оруулах шууд өгөөж болох 2.5 их найд төгрөг нь тухайн байгууллагууд цааш нь Монгол улсад дахин зарцуулах байдлаар улсын болон иргэдийн хүртэх өгөөжийг 5-аас 7 дахин нэмэгдүүлнэ. Төслийг хэрэгжүүлэх хугацаанд 1000 орчим ажлын байр бий болж олон айл өрхийн амьдрал ахуйг сайжруулах нь гарцаагүй. Борлуулалтын орлогын 72%, нийт зардлын 80%-ийг Монгол улсад зарцуулна.